Сайн Motors компани дэлхийн брэнд болох BYD корпорацийн Монголд албан ёсны төлөөлөгчөөр сонгогдож улмаар 4 шоурумыг нэгэд удааг байгаа лээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан BYD корпорац үйлдвэрийн инженер техникийн сурагч багш нараа Монгол руу ирүүлж улмаар Сайн Motors компанийн засвар үйлчилгээний багт зориулан 5 өдрийн сургалт орлоо. Янз бүрийн загваруудаараа монголчуудын анхаарлыг өөрөө ирэхгүй татаад байгаа BYD брэндийн нэр хүнд дэлхийд дахинд асар хурдцтай өснө нэмэгдэж байна. 10 дугаар сард 13 сая дахь машина борлуулсан нь үүний тод жишээ. Намайг Ван Юнли гэдэг. Би BYD брэндийн Аз номхон далайн бүс нутгийг хариуцсан засвар үйлчилгээний менежерээр ажилладаг. Тус салбарт ажиллаад 20 жил болж байна. 16 дахь жилдээ BYD брэндэд мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ удаагийн сургалтын онцлог нь BYD-гийн Монгол дахь анхны 4S шоурум дээр ирж Сайн Motors-ын инженерүүдийг бэлтгэж байгаараа онцлог юм. Сургалт 2 төрлийн автомашин дээр хийгдсэн. Эхнийх нь бүрэн цахилгаан автомашин буюу EV, хоёр дахь нь хослолмол хөдөлгүүрт буюу PHEV загвар. Түүнчлэн бид PHEV загварыг Монголын зах зээлд маш тохиромжтой байгаа гэж үзэж байна. Учир нь энэ төрлийн автомашин Монголын уур амьсгал, газар зүүн байршилд маш сайн тохирох бөгөөд тав тухтай байдал, санхүүгийн хэмнэлт, туулах зай, урт гэх мэт чухал давуу талуудтай. Та хотод цахилгаанаар хөдөө аялахдаа бензин хөдөлгүүрээр жолоодох боломжтой. Бид бүтээгдэхүүнүүдэд ирээдүйд Монголын зах зээлд байр сууриа хурдан эзлэнэ гэдэгт итгэлтэй байна. Одоогийн орж байгаа сургалтаараа бол бид нар бол EV болон HEV машины дотоод бүтэц зохион байгуулалтыг одоо ингээд бүтэн сургалт авч байгаа. Тэгээд энэ сургалтаараа бол одоо яг энэ машиныхаа бүтэн засварыг одоо яг ингээд системтэйгээр тэгээд ер нь дадлагаар хамт орж байгаа болохоор энэ маш үр дүнтэй тийм сургалт болж байгаа. Энэ удаагийн сургалтаар голлон уламжлалт бензин хөдөлгүүрт автомашин болон цахилгаан автомашины ялгаа. Цахилгаан автомашины үндсэн эд ангиуд болон гол зүйл болох батарейн бүтцийг заах явдал байлаа. Мөн автомашины аюулгүй байдал онцлогоо зэргийг практик дээр заасан. Энэ бүхний цаана хэрэглэгчдтэй сэтгэл хангалуун, итгэлтэй цогц үйлчилгээ үзүүлэх том зорилго байдаг билээ. Энэ хоёр хэрэглээ яг адилхан харагдаж байна үү? 这就是一个普通的继电器，而这个是专用的。 Зүгээр ингээ ирлээ. Зүгээр ингээл өргөөд үзэх нэ. Батарейг өчтөрийн сургалтын дээр бол автомашиныг батарейнд ноцтой гэмтэл үүссэн. Аль эсвэл зүгээр батарей явцсан үед муудах, одоо батарейг яаж солих вэ? Ямар аргачлалаар ямар нөхцөлд ороход яаж солих вэ гэдэг талаар туршилт өгсөн байна. Энгийн бүрэн ингээд цэнэгийн шавхаг юугаад ингээд солих боломжтой батарейг бол яг хөрөмжөөр цэнэгийн шавхах. Аль эсвэл бүр ингээд осол аваарт тийм үү ямар нэгэн байдлаар орсон батарейг аюулгүй болгохын тулд давсны усамлалтаа усанд хийж ингэж цэнэгийн бүрэн шавхаад аюулгүй болгоод хаягдлын цэг рүү гарах тийм батарейндээ тийм ажиллахаас сурсан байгаа тэр. Энэ батарейн цаашдаа ашиглах боломжгүй болцсон үед бол энэ аргыг ашиглаж батарейнхаа цэнэгийг шавхнаа. Түүнээс хэрвээ ингээд зөвхөн засвар хийх шаардлагатай батарей хам бол хэрвээ бид нар батарей цэнэг шавхагч төхөөрөмжөөрөө цэнэгийг шавхаж байгаа засвар хийх хэрэгтэй шүү. Би товчхон BYD брендийн давуу талуудын талаар танилцуулъя. Нэгдүгээрт манай батарейнууд нь өдөр тутмын өндөр үр ашигтай төмрийн фосфатын батарей байдаг. Хоёрдугаар манай батарейнууд нь олон төрлийн хүнд гэж хэлж болох утас тестүүдийг амжилттай давдаг. Мөн суудлын автомашины загварыг зах зээлд гаргахаас өмнө такси болон нийтийн тээврийн зах зээлд 10 гаруй жилийн туршилт хийсэн. Тиймээс батарейн гүйцэтгэлийн тогтвортой байдал нь бусад бүтээгдэхүүнээс хамаагүй илүү бөгөөд маш сайн гэж хэлж болно. Инновац болон технологийн сар шийдвэрүүдээр дүүрэн тус брендийн машиныг худалдаа авсан хэрэглэгч нь зөвхөн Сайн Motors компаниг хэрэглэгч биш. Мөн BYD-гийн ч хэрэглэгч. Тийм ч учраас тус корпорац
хэрэглэгч бүрийнхээ сэтгэл ханамжийг бүрдүүлэх үүднээс энэхүү сургалтыг энд зохион явуулж байгаамаа. Сургалтын хувьд бол маш сайн сурч байгаа гэж байгаа шүү дээ. Урдаас бэлдэж ирсэн материал, өөрсдийнх нь туршлага, багш нар кейсүүдийг биднэрт маш үр дүнтэйгээр зааж өгч байгаа. Тэрнээс гадна одоо EPC, TPC гэдэг нэмэлт сэлбэгийн програм, тэгээд дээрээс нь тэр нэг сургалтын шинэлэг материал өнөөдөр бид нар энд байгаа ч гэсэн яг цагийн өмнө урд хятад сургалт ороход сургалтын материал бид нар бүр нь үзэх боломжтой. Сургалтын материал шинээр ороход 7-оос 14 хоногийн дотор бид нэр сургалтыг нөгч бидний үйлдвэртэйгээ зэрэгцэн хөгжиж явах бүрэн боломжийг биднэрт бүрдүүлж өгч байгаа. Ингээд та бүхнийг сайн моторос шоурумд ирж манай автомашинуудтай танилцахыг урьж байна. Бид маш сайн засвар үйлчилгээ болон олон төрлийн бүтээгдэхүүнийг санал болгох болно. Мөн та бүхнийг бүтээгдэхүүн дээр өөрийн санал бодлоо хэлхийг хүсэж байна. Таны санал дээр үндэслэн бид Монголын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах болно. Эцэст нь гэж хэлэхэд Монголд BYD брендийн дэлхийн стандартын засвар үйлчилгээг үзүүлэх баг бэлэн боллоо. Бид үргэлж сэтгэл хангалуун цогц үйлчилгээг та бүхэндээ хүргэхээр зорж ажиллах болно. 提供一个强有力的保障。 Дэлхийн жишг болж байгаа шинэ технологи инновацийг дэмжиж BYD брендийг сонгоно зүйлээрээ таны артал сайн моторсын мэрэгжлийн инженерийн баг зогсож байна. Харин манай шоурумд хамгийн чанартайгаар үйлдвэрлэгдсэн олон улсын зах зээлд зориулагдсан битүүм цайтай, winter package-тэй жинхэнэ BYD машинуудыг үйлдвэрээс олгосон баталгаат хугацаатаагаар борлуулж байна. Мөн бид борлуулалтын дараах засвар үйлчилгээг энд байдаг засварын төвдөө үйлдвэрийн баталгаатай шилбэг хэрэгслээр зориултын тоног төхөөрөмжөөр чанартай гүйцэтгэж өгөх болно. Та энд байгаа Shark 6 болон C-Line 6 ATA 3 машинуудтай өөрийн биеэр хурж иж бичлэн танилцаарай. Бид BYD. Монгол хүнд шинэ машин. Сайн моторс.